За, орой мэнд. Бичлэгээ дандаа орой хийдэг болохоор орой мэд гэж хэлдэг шүү. За. За. За юу ч номнуудынхаа талаар дахиад ярина да. Тэгээд мүлжүүд хоригнууд гарч ирээд байдаг учраас ер нь тэр тухаас ярилцаад авсан дөрөв. Тэгээд Монголд болохоор одоо ер нь залуучууд их байна. Залуучууд улс гэж нэрлэдэг чинь яг залуучуудын соёл боловсрол тэгээд архитект муу зуршил гэр бүл салалт гэх юмчлаа залуучуудын өөрсдөө асуудал байдаг шүү дээ. Тэр асуудлын хүрээнд хэрүүл байгааг мэдгүй. Гэтэ ядсан төрийн төлөө огтон боож өгнө гэдэг шиг гэр бүлийг тухай бүх гэр бүлийн тухай ярих наашин. Гэтэ яг хувь хүний зүгөөсөө болохоор ер нь бол гэр бүлүүдийг шалдахгүй хэрүүл байгаасаа гэж боддог. За дээрэс нь Монголын өрс маш олон болох болтугай гэдэгтэй адилхан. Ер нь бол хүн хэрвээ насны ханаа болоод тэр хүнтэйгээ цуг амьдрья гэж бодоход тэрэнд зориулсан ээлтэй нийгэм тэг хүүхдээ өсгөх боломжтой эсвэл орон байр тэг янз янзын тэр зүйлс нь боломжтой тийм нийгэмд амьдраад тэгээд тэг хүүхдийн тооцсон бас тийм цөөхөн байх үзэлтэй бол биш. Зүгээр хатуу нөхцлүүд юм уу хүүхний сонголтоос хамаарат яг ганц бие амьдралаар одоо явж байгаа нөхцөл байж болно. Тэрээс ер нь бол эрүүл байх хэрэг нийгэм эрүүл байх хэрэг хосуудын харилцаа эрүүл байна, илүү үнцэнтэй байна, илүү үнж байна, тэгсэн илүү доктортой байна гэж үзэхээр тэгээ одоогийн нийгэмд болохоор ганц бие ээжүүд айгүй их байгаа. Тэгээд эрэгтэйчүүд тийм нөгөө Монгол эрчүүдийн ноён нуруу мөрөг ярьдаг зүйл дээр би ч өөрөө тэнцэхсээ мэдэхгүй байна. Яг тэгвэл ер нь бол ингээд харилцаа дотор чинь бүх юм ингээд байгалыг үтгэшэн гэж алдаа гарч ирсэн тохиолдол байгаа. Гол нь ер нь бол яг энэ пэйжээр түүж байгаа соёл нь тэнд бас чиглэсэн байдаг гэсэн үг. Илүү эрүүл. Тэгээ ингээд ханыхаа хажууд тэгээ хайртай хүнийхээ хажууд илүү эрүүл байгаасаа эр хүн гэхээр заавал мэдээж эр хүнийг бэр чадал тодорхойлно эр хүн шиг зан аран шин тодорхойлох гэхдээ тэрнээс гадна ер нь бол бүх төрөлтөө одоо тий бүх төрөлтөө оюун ухаантай бүх төрөлтөө лаг байгаасаа гэж үздэг байхгүй. Одоо юу гэдэг ингээд хитаа хүүхдээ bijснаа ханаа орхиж явах ч юм уу тий эсвэл заавал ингээд салах гэдгээс гадна бие орхиж явах тийм шаардлагагүй байхгүй. Тэгэхээр харин бид нэр хайртай хүнтэйгээ хамт байгаад тэгээд магадгүй 3-4 хүүхдийн аав ээж болцоогоод тэгсэн мөртлөө амьдралдаа илүү баталгаатай, илүү аз жаргалтай тийм амьдралаар амьдраасаа гэж үздэг. Тэгээд Монголд бас тиймэрхүү сошиал инфлюенсерууд байгаа юм шиг санагдаад байна. Гэхдээ би яг үүндээ фэйсбүүкнийх ордог төрлийн хүн биш. Тэгээдээс нь олонний алдартай олонний танил хүмүүсийн бүгдийн нэгтгэж хэрэгчлэн таньдгүй. Сүүл харахаас тэр фантастик продакшн жүжигчин ч юм уу эсвэл нөө дуучин гэж хэлэх юм бол уран холбоо болов. Тэр нэтлээ тийм доктортой гэр бүлийн тухай тиймэрхүү доктортой гэр бүл болон олон хүүхэдтэй болох ер нь эр хүн шиг эр хүн байх эмэгтэй хүн шиг эмэгтэй хүн байх тухай бас тодорхой хэмжээний мессеж хүргэж авах шиг байсан. Тэрийг бол би буруу гэж хэлэхгүй. Одоогийн нийгэмд болохоор бидний гэр бүл сонголт бас айгүй сэтгэл хөдлөл дотор их байгаа байхгүй юу? Яагаад гэж нэг гэхээр ийм махан биеийн хүсэл дотор махан биеийн төв дотор их сонголтууд хийж байгаа. Мэргэжлээ, гэр бүлээ тий ингээд одоо баг нэхнэртэй болсон шалтгаан нь зүгээр би эмэгтэй хүнээс хол удаан байж чадахгүй гэдэг шалтгаанаас болж байгаа байхгүй юу? Тэгэхээр эн чинь бас яг нэг тийм том шалтгаан биш л тий, том шалтгаан биш. Харин чи эрүү бизнесд гэрээс гэдэгтэй адилхан илүү амьдралын баталгааг болсон илүү оюун ухаантай, илүү мундаг болоод бүх төрлөөрөө төлөвснийхаа дараа санхүүгийн хувьд ч тэртэй олон зүйлсээр төлөвссөн. Тийм байдалд хүрснийхаа дараа уул нь бол гэр бүлтэй болсон зүв. Гэхдээ яг одоо Монголын нөхцөлд энэ бүх зүйлийг төлөвшүүлэхийг хүлээн гэвэл 40 өгөх гээд байгаа. Тийм ер нь бол тий Монгол цалин хэдэлээ, байрны үн хэдэлээ. Тэгээ яг зөвхөн Монголд байгаа байдлаараа бизнес эрхлэх боломж яг байж болдог. Миний одоо даах гэснээр танилудж байна. Тодорхой хэмжээний бизнесүүдээр дамжуулаад өөрсдийн орон байр тэгээ энэ бүх зүйлээ босгоо явж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ ер нь зүгээр
ер нь ингээ харахад штэ заавал статистикэлгүйгээр харахад л Монголын нөхцөлд болохоор ганц бие амьдралууд за эсвэл амьдралаа босгох гэдэгт нь нэлээд их хүндрэлүүд учирч байгаа жишээ үзэндээ харагддаг л та. Тэгээд хүн илтгэв би ч өөрөө иймэрхүү зүйлүүдийг туулаад явж байгаа. Гол нь хэлэх гээд байгаа үндсэн санаа нь юу юм бэ гэхээр уул нь бид нар илүү эрүүл, илүү баталгаатай. Тэгээд илүү тэг ингээд зөв тогтолцоотой байх юм бол Монгол хүмүүс эрүүл байх, Монголын өр хүүхдүүд эрүүл байх. За эсвэл тэг ер нь бол олон зүйлсийн тухай ярих боломжтой байхгүй. Жишээл хайр гэдэг зүйлийг одоо яг уу зарим утгаараа фантастик зүйл мөн л доо кино мөн дэр гардаг. Гэтэл ер нь бол тооцол болохоор зүйл байхгүй. Тэ хэрвээ тэр хайртай хүн чинь илүү эрүүл байдаг бол, илүү баталгаатай байдаг бол, илүү доктортой, чамтай зөв харьцдаг бол хүн гэр бүлтэй болох гэдэг шийдвэрээ илт гаргана шүү дээ. Гэтэл тэр нь докторгүй, маргаан ихтэй, тав тухгүй тэ тэгснээ нэг юм дүүрэн байдал мэдрэхдэггүй. Тэгээд ерөөсөө ингээ олон хүнтэй харьцангууд зохоо гэдэг нэр зөв үнтэй ингээ нийгмээс ер нь ялангуяа эрэгтэй хүний тухайд аргаагүй эмэгтэй хүний тухайд хэцүү шүү дээ. Тэр ингээ айгүй хурдан зохоо гэдэг нэр зүүчдэг. Одоо бид нэг гадаад улстай адилхан зүгээр ингээ хүнтэй харилцаж үзэх гэдэг тийм байхгүй юу? Харилцах юм бол тэгээд ингээд заавал тэр нь дотн харилцааж байх албагүй зүгээр л ингээ харилцаж үзсэн байгаа нөхцөл ч гэсэн ингээд агай их доромжилдаг тийм хүмүүс. Тэгэхээр ер нь бол энэ мэтчлэн олон жишээнүүд байгаа байхгүй яг Монгол яагаад ингээд тэ гэр ганцаардлууд ихтэй байна, яагаад гэр бүл салт ихтэй байна. Тэгээд яагаад тэ залуучууд ганц бие яваад байна. Яагаад гэд олон асуултуудын цаана бас иймэрхүү зүйлс ч гэсэн явж байгаа л да. Тэгээд яг ах нарт гэдэг юм уу те нэг тийм ах нар байдаг л да. Тэгээд нэг цэрэгт яваад ирсэн тэр хүн гэж зөрөг хэлдэг. Мэдээж ирэх хүн л те. Тэгээд тиймэрхүү ах нар зөндөө байдаг. Одоо үеийн залуучууд арчааг урцсан ажил хийж чадахгүй хүн шиг гэл тиймэрхүү хүмүүс бийц өөрөө яг өөр дөрөв биш юм ахэд энэ үе тэнгийнхнийхээ тухай тэгж хэлж байгаа. Тэгээ одоо би чинь 20-од насны төрөлд гэж үзгээд 30-од насны ч юм уу 40-од насны ах нараас тиймэрхүү хүмүүс их сонсдог байхгүй. Тэгэхээр энэ үйлбэрийн цаана яг зүү утгууд бас байгаа. Тэгэхээр буруу утгууд ч гэсэн байгаа байхгүй. Буруу утгууд нь юу юм бэ гэхээр иршүүд байдал гэдэг зүйлийг олохын тулд эсвэл жихэн эр хүн гэж байхын тулд анхдагч ойлголтууд нь болохоор эхнийхээсээ эхэлнэ. Тэр болохоор харин ингээд хайр дурлал зав гэр бүлд маш олон хариуцлага байгаа. Ингээд тэ эндээ сайн хэлж байгаа шиг нэг ной нуруутай ч юм уу нэг тиймэрхүү олон хариуцлагууд байгаа. Гэтэ хамгийн ихний харилцаа нь болохоор амьд байх харилцаа байхгүй юу? Чи амьд байдаг бол тэгээд чи хариуцлага үүрчнэ гэсэн үг. Чи хэн нэгний зүрхтгэлийг татсан, чи хэн нэгнтэй гэр бүл зохиосон хариуцлагын хамгийн анхны хариуцлага үүрж байгаа хэлбэр чинь зүгээр л амьд байгаа ч юм баггүй. Амьд байж гинэ гэдэг чинь чи бие өрөхгүй байна, чи ирүүл байна, чи хүчтэй байна. Тэгээд тэр чинь чамд нотолж байгаа. Тэрээс биш иршүүд байдал гэдэг чинь дараагийн асуудал байхгүй. Иршүүд байдал гэдэг чинь заавал тэг ингээд гаднаасаа нэг тийм хүү хаа гэж мэгсэн байдлаар илэрхгүй шүү дээ. Илүү одоо ингээ оюухан сэтгэлгээний байдлаар мэдээж илэрнэ. Биемийн хотын хувьд мэдээж тодорхой хэмжээний чадварууд байх хэрэгтэй. Тэгээ арай илүү юм үргэж даах ч юм уу, нэг тийм машин зэрэг барихтаа ч юм уу, ингээд өөр зүйлсүүдээ мөнгө олох ч юм уу. Гэхдээ тэр чинь дараагийн асуудал нэгдүгээр. Хоёрдугаарт ингээд хин ч гэсэн хэнийг дээрээс нь ингээд хараад загнаад ич чадан заяа. Чи юм ингэсэнгүү тэгсэнгүү гэж загнаад ич чадна. Гэхдээ тэр хүмүүсийн яриад байгаа иршүүд байдал нь хэрэг тийм төгс хэлбэр вэ? Хэрэг зөв хэлбэр вэ гэдэг асуудал үүсэж штэ. Тэгэхэд бол яг тийм зөв хэлбэр юм шиг санагддаггүй яг шудраг хэлэхэд бол яг гэвэл заавал 20-од нас гэлтгүй штэ. 30-аад насны ч гэр бүл салдууд их байна, ганц бие амьдралууд их байна. Тэгээд мэдээж дайчин байдал энэ төр ярьдаг. Гэхдээ одоо дэлхийн дай ямар болсон бэлээ те? Дэлхийн дай бас буус байлдаг биш болсон шүү дээ. Одоо ч пуужингаар байлдаг болсон. Тэ. Яг энэ харамсалтай жишээ ч гэсэн Орос Украины дай гэх юм чи олон жишээнүүд одоо харагдаж байгаа. Тэгэхээр чин Монгол хүн бүх төрөлтөө оюун ухаантай төлөвшөлтөй байх хэрэгцээ гарч ирсэн. Дээрэс нь би эр хүн гэдэг байдлаа заавал тийм хурц зан аран шингаар нотлох
мутлах албатай биш болцсон байхгүй юу? Би зүгээр ингээд тэ нэг нормал хүн байж болно. Их ямар бэр чадaltaй ч юм уу зэрэгт явсан биш байж болно. Гэхдээ чи халамжтай бол. Гэхдээ чи тэ амьд байдаг бол, чи эрүүл бол, хангалттай эрүүл бол, хангалттай боловсралтай, гоё харилцаатай ийдэг бол тэ эсвэл чи мэдээж олон улсын түвшний мэдлэгтэй бол гэх мэтчлэн иймэрхүү зүйлсүүд эрэхтэй үнийг илүү чимдэг болсон байхгүй юу? Мэдээж яг эрүүл байхын тулд фитнес юм уу янз бүрийн зүйлсээр хичээлж байгаа цаг завтай тэгээд иймэрхүү залуучууд байна. Гэхдээ фитнес бас эрүүл мэндийн төгс хэлбэр үү гэдэг дээр асуудалтай шүү дээ. Яагаад гэвэл би нэг өнөөдөр ингээ бүх нийгмийг бүх юм болохгүй гэж хэлэх гэж байгаа биш шүү. Зөвхөн ер нь ярьж байгаа шүү. Одоо тэ ингээд фитнестэй явах гэж оролдчихсан хүмүүс бүгд мэднэ. Ингээд мөнгө төлдөг, нэг сараа явдаг, явахгүй юу тэгэл гарчдаг, болчдаг тэ. Дээрээс нь цаг завын асуудал байна. Төвчрлийн асуудал янз юмнууд байгаа л да. Гэхдээ энэ соёл сайн төгж байгаа хүрээнд яг айлуудтай ойрхон, өөрийнх нь гэртээ нөрхөн, ажилдаа нөрхөн тийм нөхцөлтэй тийм бэлдаржуулах төвүүд бас гарч ирсэн байх. Гол нь болохоор тэрнээс илүү богино хугацаанд мөртлөө илүү эрүүл мэндэд чиглэсэн. Тэгээд илүү юм хүч чадал чиглэсэн гэхээс илүүтэй дотоод мөн чанар чиглэсэн, тавиан амгалан байдал чиглэсэн тийм орон зай дутагдчихж байгаа байхгүй юу? Тэр орон зайг би өөрийнхөө номнуудаар бас тодорхой хэмжээнд нөхөхийг хичээж байгаа. Тэгээд цаг нь ирэхээр мэдээж илүү хангалттай нөхөд ирэх тийм цаг үед гарч ирэх байх. Тэ фитнест явахаас гадна залуужуулах тасгаас сурчдаг, тэ цогц талуун тасгаас сурчдаг. Тэгээд найзуудтайгаа шоудах ч юм уу ингээд нэг тиймэрхүү хэрэгцээ байна. Гэхдээ тэрийг нэг тийм тэр хэрэгцээгээ арай өөр маягаар нөхөж чадах хэмжээний харилцаанууд. За эсвэл хостойгоо ойлголцоо тэ хостойгоо ойлголцоход ч гэсэн одоогийн бидний энэ тогтолцоо чинь амар эдлэгийн тогтолцоо шүү дээ. Ер нь бол нэг хараал шиг үг хэлэх нь хашийн баг хараал хэлэх гэдэг л да. Энэ дээр бол аягүй өндөрлөдөг байхгүй. Ингээд арай хэлдэг шүү дээ. Эмэгтэй хүнээс хол байж болохгүй. Тэгэх юм бол чамд гормоны өөрчлөлттэй үүднэ. Тэгээ чи 7 хоногт 2 удаа заавал дотны харилцаа байх хэрэгтэй. Чи дотны харилцаан суулдаан 5-6 сар жил болчих юм бол чи бараг гамшиг болно. Чи баг хог болно те. Чи өвдөн чи баг бүхэн гэж ингэж сурчилсан шүү дээ. Дотны харилцааны тухай хүмүүс ингэж тойрогоороо эн чин хүнийг харин үхэлд нөгөө нэг чи хойд насны аврал чамайг ариу утгуул хийж байгаа гэж ярьдаг чинь үхэлд сурчилж байгаа юм баггүй. Ер нь бол ингээд та нар юм хэрсүү биш. Тэнийг учраас тэр үйлдвэрийн гоёор цаанаа буцанд нь хууртагтаад байгаа нэг аврал төрөх гэдэг юм шиг бодоод байна. Гэхдээ тийм биш. Тэр чинь үхэлд та нарыг сурчлаад шүү дээ. Тэрнтэй адилхан эн чинь ер нь бол завхааралт тойрогоор ингээд урд татчих байгаа байхгүй юу. Гэхдээ би яг хөө мэдээж яг өөрийнхөө амьдрал дээр нэг тэмцэх гэгээ цагаан ч юм уу алдаагүй хүн биш л те. Зүгээр ер нь бол ярьж байгаа соёлынхаа өрөөнд ярихад бол мэдээж энэ шиг яг завхааралт хүнийг сурчлаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол хүн хостойж байх боломжтой, ганц ээж байх боломжтой. Тэн дээр хэлдэг шүү дээ. Яг энерги хөрвөлтийн дасгал гэдэг бэлгийн энерги хөрвөлтийн дасгал бол яагаад би дандаа байнга ярьдیں۔ Гэхээр би нэг та нарыг буруу юмд уруу татах гад юм уу? Эсвэл дотны харилцаанд өрөөлөд байгаа биш байхгүй юу? Сэргээр байхгүй хараа. Хоёр үзүүртэй байхгүй юу? Нэг нь бол мэдээж яг хостой байгаа нөхцөл төр илүү дулаан харилцаа, илүү эерэг харилцаа, илүү махан бие төвтэй гэхээс илүүтэй илүү зүрх сэтгэлэг оюун ухаанлаг харилцааг нэгдүгээр санал болгож байгаа. Хоёрдугаар болохоор ер нь бол ганц бие амьдралыг илүү урт хугацаанд илүү эрүүлэр байлгах боломжтой гэдгийг л зурчлаад байгаа байхгүй юу? Тэрийг гэхдээ ерөөсөө цоошин зүйл биш. Яагаад Никола Теслаг бас зарим мэддэггүй юм билээ Монголд. Энэ л миний хүндэлдэг эдгээр яагаад бол ганц бие насыг өрсөн тэ ингээд нэг тийм гой залуу байгаа. Тэгээ тэр нөхрийг Google дээр харж уусаа энэ тэнд одоо бас рил алан дээр явж ялсан явдаг цайлээ. Одоо энэ яг дэлхийн суут хүн гэж яриад байгаа, дэлхийн баян хамгийн баян гэж яриад байгаа, дэлхийг өөрчилж чинь гэж яриад байгаа Elon Musk-ийн Tesla компани нэр нь уусаа Никола Tesla-гийн нэр ихгүй. Тэгэхээр тэрийг бас Google дээр харчаарай. Тэгээ бас яг бүр амар түүх мэддэг те ингээд нэвтрхий цоорхоо нэг юм болгон дээр өөнтөглөд идэг кино минь уу ярьдаг тийм хүмүүсийн дэргэд бол бас нэг мэдэхгүй ч гэсэн тодорхой хэмжээнд уншдаг, ном хардаг зүйл тэгээ тийм хүмүүсээ болоод хүндэлдэг хүмүүс байгаа. Тэгэхээр тэр мэтчлэн ингээд ганц бие ирчүүд зөндөө байсан байхгүй юу? Яг энэ бол Монголоос заримдаа хол жишээ юм шиг мөртлөө яг
Өндөр гэгэний үе ч юм уу бодсон шиг Монгол орчсон үе юм уу бодвол яг мэдээж Монголд ганц би ирчүүд их байсан л да. Тэрээс өмнөх нөхцлүүд дээр бол ганц биеийн амьдрал гэдэг чинь Монголд нэг сонио юм шүү дээ. Тэгэхээр дандаа ер нь ихэнхдээ соолгон чамаагүй ямар нэгэн нөхөртэй ерөнхийдөө бол нэг тийм босоор амьдрал гэдэг зүйл Монголд их байдаг. Гэхдээ ер нь бол за Никола Тесла гэлтгүү за тэгэл нөө алдарт дуу зөндөө байж тээ одоо дэлхийн түүхэнд зэрэг мандалтай үед мөрүүлдээсэн дээ Да Винчи ч юм уу ингээл цаашаа тэр Пабло Пикассо өөрхийн хэмжээд ингээл бүгднгийн яриад үзэхэд цааталтантай ганц бие амьдралууд бас их байх нь магадaltaй байдаг. Эсвэл заавал тэр хүмүүсийг гэлтгүүгээр одоо ойрын жишээнүүд төр ч юм уу ер нь бол харин тийм ганц бие амьдрал нь хөгжил болох те эсвэл энерги ингээ хувиргал сурснараа дамжуулаад тэр эрчим хүчээ бэлгийн эрчмээр биш өөр маягаар хувиргаж оюун ухааны өндөр хөгжил рүү чиглүүлэх тийм хандлага бол хаасаагүй байсан өнгөрсөн цаг үед зөндөө байсан. Тэгээд сүүлийн хугацаануудын жишээг ярьж байгаа болохоос дээр үеийн амьдралууд ч гэсэн байгаа шүү дээ. 2500 жилийн өмнөх амьдралууд тийм үү 20,000 жилийн өмнөх амьдралууд тэр нь бол ганц бие амьдралууд байгаа. Тэгэхээр энэ ерөөсөө ихтэй авралын ганцхан хэлбэр биш байхгүй юу? Одоо юу гэдэг тэр хүмүүс ганц бие байсан болохоор тэр нээлтүүдийг хийсэн биш. Хэрвээ хажууд нь хос байсан ч гэсэн тэр нээлтүүдийг хийж чадвал чадгаар байсан. Яг бол хүний бэлгийн эрчим гэдэг бол яг зөв байдлаар хувиргаад зөв байдлаар хөгжүүлж чадах юм бол дуусшгүй цөмийн энерги гэж хамгийн ойролцоочоор дүгнэн шүү дээ. Цөмийн энерги гэдэг чинь те цөмийн реактор те бүхэл бүтэн хэдэн хотыг дэжээдэг тийм том реактор байдаг. Эсвэл тэр цөмийн бөмбөг гэдэг чинь ямар аимшигтай зэвсэг гэдэг л те. Тэр шиг маш том тийм тесрэл бүхий энерги болон хувиргах боломжууд байдаг. Гэхдээ энэ нь болохоор нэгэнтээ тэр замаар явсан бол буцах зам гэж байдаг байхгүй юу? Тэгэхээр яг юу гэж зөвлөдөг вэ гэхээр яг үр удмаа үлдээх хандлага байгаа эсрэг үүсэндээ татагдчихж байгаа нөхцлүүдтэй болохтой 20 30 40 нас 50 нас ч юм уу тий. Ер нь бол гэхдээ урт наслуулдаг сүмийн зүгээс бол 100 хүрээг бол нэлтгэж яг хөгшин өнгөж ярьдгүй л тий. Тэгээд энэ 100 хүрээгүй юм уу ерөнхийдөө яг тэр нэг эсрэг үүсэндээ татагдах сэтгэл нь бүр бүх сэтгэл оюун бодол бүх гүнээсээ бүр ингээд нэг өөр шинжтэй болчоог л бол ер нь бол эсрэг үүсэндээ татагдах гэдэг үзэгдэл бол зөв үзэгдэл харин гол нь тэрийг яаж зөв чиглүүлэх вэ? Яаж илүү ухамсартай байх вэ? Яаж илүү аратналаг биш илүү хүнлэг байх вэ гэдэг тухайн ярьдаг гэсэн. Тэгэхээр ингээ ярих юм бол одоогийн ганц бие хүмүүс л ганц бие хүмүүс биш байхгүй. Тэр чинь болохоор зүгээр ингээ дотн харилцаад байдаг. Тэгээ янз бүрийн хургалт тийм энергийн тэсрэл хийдэг биш. Зүгээр л яг үгүй нэг юм заана шингийн гаж үзэгдэл биш шүү. Заана шин зүгээр нийлэх хүн олдохгүй ч юм уу. Тэрнээс болоод нэг юм ганц бие амьдарч байгаа тохиолдол байж болно шүү дээ 30 40 ч юм уу. Эсвэл хайртай хүнтэй байж байгаа салцсан ч юм уу. Тэр нь хороо өргөцсөн ч юм уу. Тийм ганц бие амьдрал их байна. Гэтэ яг миний ярьж байгаа өнцгөөс бол тэрийг бол ганц бие амьдрал гэж хэлэхгүй. Хостой амьдрал гэж хэлнэ. Хэрвээ чиний хүнд хайртай байгаа тэр хүн чинь бие өргөцсөн бол тэр сүнстэйгээ хамт байхыг хүсдэг бодол оюун ухаандаа тэр хүний хадгалж явдаг бол тэрийг бас яг ганц бие амьдрал гэж хэлэхгүй. Харин юуг нь ганц бие амьдрал гэж хэлдэг юм бэ гэхээр сайн дээр замыг хэлдэг. Энэ нь болохоор бие болон сэтгэлээрээ ингээд хөгжил рүү зориулсан тэр өөрийн энерги цөмийн бөмбөг маш их өндөр хэмжээнд хөгжүүлж чадсан, хувиргаж чадсан тэр хувирлаараа дамжуулаад хүн төрөлхтний түүхэнд маш их тийм оюун ухааны болон сэтгэл зүйн ахис дэвшлиг авчрахын тулд амьдралаа тэгж зориулсан хүмүүсийг болохоор ганц бие амьдрал гэж хэлнэ. Тийм тэгэхээр ерөнхийдөө бол ганц бие гэд хилэнгуут нэг тэрээс хамаатан саданд байдаг ч юм уу над шиг нэг тиймэрхүү өндөр настай ч юм уу эсвэл цаасаар гарч байгаа бүх хүн тэг гэрэлсэн үг асуудаг тэр хүмүүсийг хэлж байгаа биш. Ганц бие гэдэг нь зөвхөн хөгжлийн төлөө өөрийгөө энерги хувиргалт хийгээ сурцсан тийм тамираа тавьсан хүмүүсийг хэлнэ. Гэхдээ нэгэнтээ тийм зам сонгоцсон бол утга зам байхгүй гэдэг нь одоо өмнөх ном дээр байдаг тэр дүрслэл нь юу хэлж байгаа юм бэ гэхээр ер нь бол тийм хэмжээний өндөр түвшний энерги хувиргалттай болчоод хостой болъё гэхэд тэр хос чинь тэр энерги чи хүлээж авч чадахгүй байж магадгүй ч юм уу эсвэл чиний оюун ухаан бодол санаа буцаж ирж чадахгүй байж магадгүй гэдэг утгуудаар л хэлж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ яг ном дээр бичиж байгаа энерги хувиргалт гэдэг зүйлийг эсвэл бэлгийн энерги хувиргалт гэдэг зүйлийг ч юм уу эсвэл нэг ганц бие амьдрал гэдэг зүйлийг мэдээж нэгдүгээр болохоор яг тодорхой хэмжээний нас тогтсны дараа бол сонгосон дээр хоёрдугаарт болохоор
одоо юу гэдэг давгийн амлахгүй ч юм уу тиймэрхүү зүйлийг сурах гэж байгаа зүгээр л бэлгийн харилцаагаа илүү доктортой байлгах, илүү эрүүл байлгах талаас нь суралцсан дээр тэгэл ингээд 2 3 төвшөө ярьж штэ. Тэгэхээр сайн тэр ганц бие амьдрал гэдэг амьдралын тайлбарлаж байгаа нь та нарт санал болгосон утгаар биш. Нэг тэгж амьдраарай гэсэн утгаар биш. Тэгээ ер нь тэрийг хэлдэг шүү ингээд гэж хэлж байгаа байхгүй юу. Одоо юу гэдэг ерөнхийдөө ингээд нэлээ өндөр түвшинд хүрсэн байж яг тэр нэг том багш нарын шуумуудыг бас илүү сайн ойлгоно гэсэн үг. Тэр болтлоо тэр сэтгэлээ өөрөө олоогүй эсвэл тэр байдлаа таниагүй байгаа бол зүгээр л гоё амьдр. Зүгээр л хостой бай, зүгээр л тэгээд намын хэлж байгаа зүйлсийг хэрэгжүүлэх гэдэг үз. Тэгээд илүү доктортой гэр бүлтэй бай, илүү хайртай бай, илүү үнэн бай. Үнэхээр хайртай хүнээ олцсон хамт амьдарч байгаа бол хийнэ битээ орхи, амьд бай. Тэгээд амьд бай 70 80 хүр. Тэгээд 70 80 ч гэсэн хязгаар биш. Азар шүү зэ. Энэ цаг үед азар энэ 70 80 гэдэг ч гэсэн тийм өндөр хязгаар биш. Орт наслуулдаг хүмүүст харин 100 ер нь бол нэг тийм өндөр наснд олохгүй л дээ. Одоо юу гэдэг тэр ер нь бол тэр номоо хөдөлж байгаарай. Номч бас миний бизнес юм шүү. Энэ номоо хөдөлж байгаа бол номон дээр ч юм байгаа шүү дээ. Юу багш нь баг 100 үедтэй байгаа. Тэг ер нь бол нэг 100 гаруй настай хүмүүс байгаа даа шүү дээ. Тэг тэр нэг тийм өндөр настайдаа тооцогддог юм аа. Яг ямар тэр нэг анхны номон дээр байдаг шиг кином шиг нэг бүр 300 400 гэж юм байд. Яг хүн төлөв гэхээс илүү хүнээс өөр төлөв рүү бүр ингээд цаанаасаа шилжиж чигвэл бол тэрийг яг юу тооцохгүй. Өндөр наснд тооцохгүй. Тийм. Тэгэхээр ер нь бол та нарын боддог амьдралаас илүү хүний энергийн амьдралын хугацаа илүү урт, илүү том, илүү өндөр шугамтай, илүү лаг байдаг гэсэн үг. Тэр шугамынхаа зүгээс харахад би та нарт хэлээд байгаа зүйл чинь болохоор шашин бол цорын ганц юм байна. Тэгээд дээрэс нь хүндлэх юм хүндлэе. Тэгээд еврей соёлын библийг хүндлэе. Одоо энэ төвдийн урт наслууд усумын цус таслуудыг бас тодорхой хэмжээнд хүндэлж болно. Тэрээс төвд үсэг битээ хүндлэе. Цахин халзан төвд болох нэг битээ хүндлэе. Битээ ингэж сул айлтаа гэж хэлээд байгаа нь би зүгээр монгол хүн болохоор хоёрдугаарт ерөнхийдөө та нарын амьдрал дээр гаргаж байгаа алдаануудыг чинь хардаг болохоор хэлээлээ. Тэгээ яг би гаднаасаа залуу харагддаг гэж магадгүй. Гэхдээ залуу ч гэсэн зарим нэг ойлголтоор та нараас илүү гарцсан байж болно шүү дээ. Залуу нас хүний махан биеийн нас гэдэг чинь оюун ухааны насыг хүмүүс сүнслэг насыг заавал тодорхойлох хэрэгтэй биш. Тэгээ тэр өнцгөөсөө бол зориулж хэлэхэд болоогүй байна. Та нар яг жинхэнэ багшийн тухай, жинхэнэ үнний тухай, олон зүйлсийн тухай ойлгоогүй байж иж ойлгоцсон юм шиг дүр хэсгээ тэргүүрээ дамжуул фэйсбүүкээр хэрэлдээд монгол хүн юм байдаг. Монгол хүн тийм байдаг гэж худлаа яриад. Тэгээ лам гэд буддийн шилтэй юм уу гэд яриад хаана тийм буддийн шилтэй юм уу гэж яриад тэр буддийн шин байхгүй. Мэдхгүй тэгээ хүрээгүй чадварт нь хүрээгүй эсвэл нэг дээр үед амьдарч ирсэн нэг өөрийнхөө үүгийн тухай яриад идэг. Өөрөө лаг байл та. Тэгээ дээрэс нь лаг болцоод лаг болцсон юм шиг дүр хэсэхгүйгээр зүгээр амаараа мянга цэцэрлэхэд нэмэр байхгүй байхгүй. Одоо бид нар ер нь бол за энэ миний хувийн өнцөг шүү. За ер нь хизээ Монгол нэг улс шиг улс болох юм бэ? Энэ хоёр том акулынхаа дундаас гарч чадах юм бэ гэвэл бид нар эрдэм номоор бэр чадлаараа гэдгээс гадна шүү. За угаасаа гэхдээ Монголыг яаж дарсан угаасаа UFC-ийн дэвжээ, олон тэр жудогийн дэвжээ, боксинг дэвжээ те махан биеийн дэвжнүүд угаасаа Монгол нэг тийм доош орохгүй. Энэ бол гэхдээ бид нар яаж дарсан угаасаа энэ нэг тиймэрхүү нэг та нарын ярьдаг шиг тэр чанараараа дамжуулаад гараад ирнэ. За тэрийг бол нэгдүгээр хайчи заяа төр ингээд хоош нь тавьчих. Тэр бол угаасаа мөрөөрөө тэр явах замаар яваг. Нөгөөх нь болохоор бид нар олон улсын хэмжээнд хэл соёлын судалсан тэр номнуудыг мэддэг, библийг мэддэг, төвдийн соёлоодыг мэддэг, энергийн удирдгал, сүнслэг ертөнцийн чадруудыг тодорхой хэмжээнд эзэмшсэн бүгд биш. Зүгээр л амьд байхын тулд суралцж. Заавал та нар багш болох гээд хэрэггүй. Хүн болгон математикч болох албагүй гэдэгтэй адилхан хүн болгон энергийн багш болох албагүй. Гол нь зүгээр тэр хэмжээнд нэг жоохон суралцж. Тэгээд том компаниудыг бүтээ том компаниуд ажил Монгол хүн хэрэгцээтэй бай. Тэгээд ирэх юм бол Монгол гэдэг улсын нэр чинь дээшээ болно. Бид нэр бусдаас илүү баян сатгалан амьдрна. Бидний үр хөвгтүүд тий бид нар тэгсэн мөртлөө олон хөвгттэй бай. Монгол хүн Монголдоо заавал амьдрах биш. Хаасаг амьдрч чиг. Гэтэ үнэнч бай Монгол хүн. Тэ би үүндээ үнэнч бай. Тэ Солонгост амьдрсан хаанч байсан гой хүн бай. Ямар ч хэлээр нь ярьдаг тэ. Өө Монгол хүн амар хүн шүү гэдгээ зүгээр
зөв юмараа харуулах хэрэгтэй байхгүй юу? Эрдэм мэдлэгээр оюун ухаанаар энэ чинь илүү дахин давтагдчихгүй илүү мөнхийн зүйл шүү дээ. Тэгээд одоогийн муулхай болий, еврейгүүдийг муулхай болий энэ чадсан байна. Тэгээд дэлхийн хэмжээний том компаниудыг эзэмссэн байна, бүтээсэн байна, болж байна. Яг гэвэл бид нэр тэдний бүтээсэн тэр аппликейшнд ашиглаад явж байна. Тэдний бүтээсэн тэг соёлоодыг гар утас одоо заавал еврей гэлтгүй хятад гар утастай олон тийм акулууд дэлхийд ноёлтолдог боллоо шүү дээ. Монгол жаргахаал байгаад байгаа байхгүй юу? Бид нэр цөөхлөө байж болно. Тэрүүгээрээ гарч ирээ. Тэгээ хамбын хүч чадал бол угаасаа дарсан дараагүй та нар гарч ирнэ. Бид тэрний тусдaltaй байдаг. Гэхдээ бид тэрийг нэг магтаж ярих дурггүй. Гол нь нөгөө талдаа бид нар яг ийм байвал илүү холч ухаантай байх юм бол, илүү үнэн байх юм бол бид нар бас нэг арай өөр зүйлийг харж болно шүү дээ. Арай өөр ингээд юмараа тэгээ заавал гараараа тэг нудрагаараа нэг шанаар өгөхгүй өөр зүйлээр энэ ойлгуулж болно шүү дээ. Тийм болохоор ер нь бол залуу гэлтгөө хөшин гэлтгөө миний боддог мөрөөдөлтэй байдаг Монгол бол тийм л басахгүй 20 жилийн дараа бид нэрийг тэгээд намайг 40 хүрч юм уу одоогийн процент 20 хүрэхэд Монгол зөв юм хараад дэлхийн түвшинд гараалсан байвал илүү гоё байна, илүү тухтай байна. Одоо бид нар юм ядуу байхгүй, илүү юм галзуу байхгүй, гэмт хэрэгээр дүүрэн амьдрахгүй, үсэхгүй, даарахгүй, зовхгүй, бие бинийгээ зодож нүдчээ тэрийг эрхэм болох гэж ярихгүй. Тэ ингээд тэгснээ нэг номын зүгээр захаас нэг хадснаа, номыг үзээгүй байж номтой юм шиг дүр хэсэхгүй. Хэдэн халзан улаан дэлтэй бацаануудаар амьдралаа заалгахгүй, арай илүү том зүйлээр амьдралаа заалгадаг. Хийсвэр ертөнцөөр биш, илүү том бодиттой ертөнцтэй ч гэсэн амжилт гаргадаг. Тийм Монгол байсан дээрээ. Яагаад гэвэл улаан дэлтэй халсан нөхдүүд өмнө зөндөө байсан одоо ч байгаа. Гэтэ одоо цаг үе биш байхгүй юу? Бид нар төв дүсэг сурж яах юм? Төв дүсэг хэрэггүй штэ. Төвд чинь зүгээр л нэг байдаг л нэг одоо бол яг үнтэй Монголоос чадварс штэ. Гэтэ би энэ миний багш нар бол яалчгүй төвдөд байна. Гэтэ тэр чинь бүгд биш байхгүй юу? Цөөхөн дотроо цөөхөн хэдэн л төвд нь эдгээр чинь яаж яах уртнаслуудаас өмнөх бол харин төвд хүмүүс ч биш. Цөөхөн дотроо цөөхөн хэдэн хэсэг нь сайн болохоос биш. Масын нэрвэл тийм сайн хүмүүс биш байхгүй да. Зүгээр байдаг л бид нартай адилхан хоёр хөл хоёр гартай юм адилхан хүмүүс байх чинь тэгэл урд нь бүхийгөө сүгдөөл тэр соёлт нь бүхий гэдэг чинь махан биеэрээ бас урд нь сүгдэж байгаас ялгаагүй байхгүй юу. Тийм тэгэхээр ер нь бол зүгээр илүү бурханлаг том соёлуудыг сайн суралцчихъя. Тэгвэл бид нэр заавал тийм төвд болгоноос айдсаах шаардлагагүй. Тийм болохоор би тэр соёлыг хүндэлтгүүдээ биш тэгдэггүй байхгүй юу. Тэр би төвдийг ойлгодгоо болохоороо биш. Би буддын шашныг мэддэггүй болохоороо биш. Тийм хүн ер нь толгой бүхийх газараа бүхийх хөстэй, бүхийхгүй газараа бүхийхгүй гэж боддог учраас гандан манд нэг ордгоо. Төвд мөл үсэг нэг сурдгоо. Сурыг бол англи сурахыг хүсэж байна, компьютер сурахыг хүсэж байна. Видео эдит хийж сурахыг хүсэж байна тийм. Эсвэл залуу баймаар байна. Тийм баймаар байна. Гадаад хэл сурмаар байна. Дэлхийн түвшинд амьдрмаар байна. Тэгээд дэлхийн түвшинд багш нарыг бас хүндэлмээр байна. Энд дөр бол би дахиад хэлэхэд би Христийг үүсгэж чадахгүй. Яагаад гэхээр айлч насандаа айлч өндөр оргилд байсан тэр хүн шиг тийм залуу насандаа тийм олон хэмжээнд хүрдэг хүн дэлхийн түвшинд байгаагүй. Тэрээс нь Бурхны хүүхэд гэж хинж хизээж өөрийгөө шууд гэж ганц хэлдэггүй байхгүй юу? Бидсэн ер нь хэрвээ өмнө амьдарч ирсэн чи одоо ч байсан бай, номын өндөр түвшинд төрсөнч бай, шууд Бурхны хүү гэж өөрийгөө ярихгүй, сүнсний ертөнцийн том эзэн юм шиг ярьж чадахгүй байхгүй юу? Мэдээж гэхдээ юм мэдэхгүй болохоор биш. Олон зүйлийг мэдсэн ч гэсэн хүрч чадахгүй ханнууд гэж байна, хүрч чадахгүй төвшин гэж байна. Гэхдээ тэр төвшин байх тусам ашигтай байхгүй юу? Ягаад гэвэл бидний өмнөөс замын тавиад өгсөн байгаа зөв багш байх юм бол зүгээр л багшаад байгаа л явчих. Зовлонгоо хэлбэрцэлчих гэдэг байгаа шүү дээ. Би таанахтаас өмнө зөндөө хэлдэг байсан. Энэ бичлэг баг 30 минут боллоо. Тэгээ үтсэн жоо. Бүхэндөө гэх нь хаашаа хэлдэж штэ. Би та нартай ямар над шиг ингээд тэгээ ингээд хар бацаан багасаа баахан хүнд адуулж сурах гэдэг байгаа ш. Одоо зүгээр л ер нь энэ эрүүл мэндийн соёлоодыг сурахад гайгүй болсон штэ. 19, 18, 17 гэд энэ 7 жилийн дотор хүмүүсийн сэтгхүүн уур амьсгал шал өөрчлөж байгаа байхгүй юу. Тэгээ тэрэн шигсэн цаашдаа илүү өөр болохоор юм байгаа. Бид нар харин тэр зөв зүйлээрээ тэрэнд нь гүцээд зөв зүйлээрээ илүү амьд бай, илүү эрүүл бай, эмнэлгээ дүүрэхэ болий, тэ илүү ингээд гой бай, илүү алсын хараатай бай. Та нар тэнэг байгаа болохоор тэнэг хүмүүс та нарыг өдөрдөн. Тэгээ тэнэг соёлууд байна. Тэгээд тэ холч хараагүй байх хэрээрээ дээрлэхүүлнэ. Дээрлэхүүлэн цахилгаан станцуудыг бариулахгүй. Тэ ингээд ядуу байлгана, нүүрсээр нь байлгана, тэгэл тэ ингээд хэцүү байлгана. Тэр хэрээрээ эрүүл мэндэд халтай юу халтай.
Тэр хэрээрээ бид нар холыг харж чадахгүй юу чадахгүй. Тэр хэрээрээ бид нар ядуу байх уу ядуу байна. Энэ бол үнэн байхгүй юу? Бодтол бид нар амьдралаараа туулж ирлээ шүү дээ. Тэгээд туулж ирснийхаа дараа л манай үеийнхэн гэдээ ярихаар чинь залуучууд хүрт итгэхгүй байхгүй юу та нар. Тийм болохоор ер нь 40 плюс насны руу нэг хутгад чиглүүлж байгаа биш. Гэхдээ зүгээр бодоод үз. Та нартай адилхан 40 настай хүмүүс, та нартай адилхан 50 настай хүмүүс тэг яг оройдоо юу бодож исэн. Одоо тэд нар ямар усыг яаж бүтээж чинь те. Одоо 50 60 70-тай 80-тай ерөнхийлөгч нар те эдгээр бүгдээрээ л адилхан та нартай адилхан хүмүүс хүн байхгүй юу? Адилхан хүн. Арай илүү хол хардаг, арай илүү том байдаг, арай илүү дээрлэхүүлээгүй, арай илүү бүр бүх төрлөөрөө лаг байвал бид нар илүү бага дээрлэхүүлнэ шүү дээ. Ер нь бол хүн айдаг байхгүй юу? Хүн эрдэм мэдлэгтэй хүмүүс айдаг. Тийм. Тийм болохоор маас хэрэгтэй, олуулаа байх мэдээж хэрэгтэй, олуулаа хөгжих хэрэгтэй те. Тэгээ олуулаа дахин давтчихгүй бай, олуулаа хүчтэй бай. Тэгвэл мэдээж хүндлэн респект хийж штэ. Тэгэхээр бид нар бол цөөхөлөө нүнэн. Гэхдээ бид нарт цэцлэг чадрууд, оюуханы чадрууд гэх мэт олон зүйлсээр дамжуулаад тэр цөөхөн байгаагаа, ядуу байгаагаа нөх боломжуудтай байгаа. Та хамтдаа хүчтэй бай, хамтдаа хичээцгээе. Тэгээд нэг улс төрч болох гэж байгаа биш. Гэхдээ энэ зүгээр аль багасаа бодчихсон бодлоо тахгүй. Хэлсэн шүү дээ 17 наснда суралцж байхдаа одоо 8 жилээс үлээ 20 жилийн дотор энэ Монгол улсад энэ соёлыг түгээснээрээ илүү хямдхан, илүү эрүүл, илүү зөв, илүү гоё тэм тогтолцоог бүтээхэд энэ зүйл ч гэсэн тодорхой хэмжээнд соёлоо үлдээх юм байна. Илүү үлдээх юм байна гэж харсан учраас бидний төвдийн болцод авчрахгүй юм байна. Бидний тэнэг ойлгохгүй юм байна. Босон болоогүй нэг ламд хамаг мөнгө барьж гүйхгүй юм байна. Тэгсэн мөртлөө чи өөрөө би танараас ч гэсэн мөнгө авдаггүй үстэй авах шаардлагач байхгүй. Гэтэ зүгээр ганцаарчлан зүрхээ авах гэдэг бол төлбөр гэж хэлдэг. Энэ нь болохоор би зүгээр цагаан юмс үүднээсээ хэлдэг. Тав тухай алдахгүй тул хэлдэг. Жохон залхуу болохоор гэх юм уу. Яагаад Монгол хүнтэй харьцаж жоохон тухгүй байдаг. Тэгээ мөнгө гаргаж байгаа хүнийг би энэ юу жоохон сэтгэл гаргаж байгаа хүн байна гэж бодоод зүгээр харилцахад илүү тухтай байдаг байхгүй юу. Тэрс яг нормал Монгол хүнтэй очихоор удаас айгүй хүнд суртал өгддөг. Тэгээ би тэн дээр чинь тэрийг даахын тулд би тим зовлон тулж байгаа хариуг мөнгөөрөө төлүүлсэн маань би буцаад гой зангарч чадсан шүү дээ. Энэ бол орчууд байж болох харилцаа юм байхгүй юу. Нэг тийм шуналтай болохоор биш. Энийг ч ойлгохгүй ингээд тэ янз бүр муулаад яадаг. Яриад байвал босгоо 33 минутын бичлэг болсон байна. Тэгээ залуучлах бичлэг 20 хэд жил 22 жил үү тэгээ тэрийг үз орлоо. Тэгээ анхаарал тавьж үзсэнд баярлалаа амжилт хүсье.